Зохиолч Намжмын Сүхбат. Хөшөө өгүүлэг. Хөвийн хөх хүндлэн дөрлжөөр нэгэн морьтон гарч ирлээ. Наранд гандаж цайсан далбар малгай өмсч хатингар цээжиндээ элбэгдсэн том нудрагтай улаан дайлман тэрлэгэн ялгүй шуусхийн бүсэлсэн өргөн магнай бүхий түмэн үрчлээ суусан хар царайтай ясархаг нэгэн бөөн сүултээ алаг морьныхон явдалд үүргэлэн байна уу гэлтэй гараа сул унжуулжээ. Тэр гарихэлсэн сүүмгэрнүүдээр хөшөөтийн хөндийг нэгжин халиаснаа урт эрүүндэх оочныхон цахлыг имрэн омголцсон хөх уруулаан хөдлөхийн төдий айда хөшөөтийн хөндий минь хизээ юм байлаа да гэж өөртөө хэлв. Өвгөний нүдэнд өнчин хайлаас шиг бүртэлзэн харагдах мөнөөхөн чулуун хөшөөнөөс өөр тороох юм даанч алга ажгүй. Эзгүй хөндийн дунд торлзон буй тэр хөшөөний чанх хойно эхийг нь дагсан янзгалугай адил жижигхэн овоо буй. Тэр л овоог харах гэж ширгсэн нүдэн аргатал ширтсэн буурал түргэн шиг дэрэгдэн хүрхийн мөрөөс болон мөлгөр чихтэй алаг морьныхон хондлоо тушаа ташуур болгов. Алаг морь чихээ хулмсхийн сүүлээ хөдлөснөө эзнийхээ аяыг даган пөг шогшууллаа. Намрын хонгор салхи энгэр заам руу шурглан сэвэлзэж гуу жалганд идээшилж асан тарвга зурам хошигчна. Хөшөөтийн хөндий нэлэнхүүдээ усан мандалд автсан мэт суунаглаж элбшидийн толлугай адил явган зэрэглээ шогшино. Тачирхан ургасан өвсний толгой цайж наранд омгшсон гүрвэл голоо чадал мэдэн гүйлдэнэ. Нэгэн цагт энэ хөндийд морьтой хүнч харагдамгүй их ногоо ургадаг байсан да. Тэр их өвсөн дунд хөшөөтийн нуурч цэлэлзэн айл саахалтынхан хаяа дэрлэн буудалдаг асан. Жаргал зовлон буцалсан энэ л хөндийд хүнтэйгээ мал малтайгаан ижилдэн зуунаараа бужигнан ирсэн биз. Амьдралд хүнээс илүү тийм эрхэм зүйл үгүй мөртлөө хүндээ дайсан байдаг юм байна. Энэ бүхнийг өдий мөнгөн шанхтай болтлоо хорвоогийн тоосыг хөдлөхдөө бишгүй л үзэж мэдэрч ойлгож явсан. Өвгнийг хаян хэрваа гэх боловч эдүгээ хаян хэрваа бус Шарибу болжээ. Хизээ хинэн тийм Шарибу гэж нэрлсэн тэр нь чухам юу гэсэн үг болохыг өвгөн хүртэл өөрөө мэдээгүй байлаа. Мэдхийгч шамдаагүй. Нэг л мэдхэд энэ нэртэйгийн ижил дасал болчихж. Шарибу гэж залуудан ёстой гал шиг цорлдож явсан нэгэн. Тэр энэ хөндийд хөндлөн гол давхиж өсгтөн аргагүй л газар дэлхийн эзэн юм шиг энэ л хонхорт эхийн хэвлийнээс унсан үнэн гэсэн шиг дэндүү зоргоороо аашилж байлаа. Гэхдээ торгон хээнэхэн давлгаалах хөндийн бяцхан нуураа хинээс ч хамгаалж харамлаж явсан. Тоогруу нь өдөржин наадах тэр л нэгэн нуурынхаа хөх сайранд хүүхэд насынхаа цовоо шингэн дуугаан үлдээсэн. Одод бүжих шөн ертөнцийн харанхуйг түлхэн гítэл янгийн жаргалыг анх л удаа амсахтаа цахирын шовх оргил бүхий дүнсгэр уулсаас эмээн харц буруулж байсан. Хонгор багын цог зал ааш авиран хөшөөтийн хөх саарлах хөшөөнд шингээсэн. Энэ бүхэн өвгөний сэтгэлээс гарах учир үгүй.
төрөх өөхөх хосолсон энэ зам буйланд часхийн мэндэлчгээд нэгэн үеийг элээхтэн үр удман үлдээж голомт залгуулдаг атал Шарибу эдүгээ болтол гом бие годсон толгойл яваа хэрэг. Чухам яагаад авгаа авдаггүй насыг барвдаа гэх хүн нэг ч үгүй. Бэтгэрч үхтлэн хүн санаж хүсэж хүлээдэг үзээ. Тиймдээч айлын хаяа бараадав. Дэндүү тайван хүлцэнгүй атлаа тоост орчлондоо яаж шүү амьдрах вэ гэдэг ухааны нарийн урттай тэрбээр яг л цаасан шувуу шиг салхины аясаар хөвж явсан залуудаан буянг олжээ. Буян гэж урт сайхан гизэгтэй цэвэрхэн охин байлаа. Уулзаж учирч нэг их сүйд болоогүй мөртлөө нэг л мэтгэд дотносож бие биенгүүгээр оршиж чадхаан болчихож. Буян аймгийн хүн эмнэлгийн салбарт ажиллана. Шарибу савл хийвэл хүн эмнэлгийн дүнзэн байшингийн үүдэнд дөрөө мултлана. Буян урт хар гизгэн савчуулан гүйж ирэн царайгаа улаа бутруулан зогсно. Шарибу хэдхэн ааруулгурууд өөрөөсөө гарган өгчхөд дэмийл санаашран байдгсан. Буян хаяа тормолдсон алг нүднийхээ дотн бүлээхэн харцаар шагнчхаад үснийхээ зүрийг имрэн тухайнда. Буйна ажил чинь ямар байна да? Ядарч байна уу? Зүгээрээ сайхан. Чи ирэх бүхэндээ л үүнийг асуух юм? Хоёулаа манай хөшөөдийн нуурын дэргэд очих юмсан. Өдөш ангирын дууг сонсох мөн даг шүү. Тэд ийн ярилцсаар бие биенээ харсаар бие биендээ хоргоцсоор. Нэг л мэтгэд Шарибу хүрээд л ирнэ, яваад л өгнө. Цаг хугацаа ирж буцсаар л. Нэг өдөр Шарибу эрдгээрэн иржээ. Гэтэл буян тосон гүйж ирсэнгүй. Шарибу дээш огшсон дээлийнхээ хормойг тоодгонуулан том нудраг савчин алхалсаар хаалганы барвлаас атгаж зөөлхөн татав. Хаалга дотор зурх шиг чихрлаа. Тасалгаанд хинч байсангүй. Өлмий дээрэн гიშгэлсээр цаад өрөөнийх нь хаалгыг татлаа. Бурхан минь. Шарибу хаалгаанд тас хийтэл хаачхаад нүдээ антал мөнөө хаалга түлхэгдэн буян гүйн гарч ирлээ. Хүй, чи чинь яаж байна? Энд хамаагүй ордгүй юм шүү дээ гэж бүсгүй анх л удаагаан ширүүн хэлв. Шингээд хөвгүний гараас шүүрэн буян Шарибуг гаргачхаад наана хүлээж бай. Би одоохон гэснэ гизгээ савчуулан гүгээд орчихов. Шарибу чөдөртэй морныхон дэргэд ирж завлин суугаад тамхи ороох гэтэл гар нь салганан чичирч ёр эвлэж өгсөнгүй. Юу үзэх нь вэ? Бурхан минь. Яасан гэж амдаа бутнаас суух үе толгойтой ус босох шиг болж гиз дотор базлав. Гиз дотроо ухуулж төнхүүлж байгаа хүн анх удаагаа л харсан нь энэ. Тэндээч ийхүү мэгдэж буй. Удсанчгүй буян гүйж ирлээ. Шари, анхны хагалгаа маш амжилттай болсон. Амжилттай боллоо гэж үнэн санаанаасаа баярлан чанга гихч нь ярьлаа. Шарибу дуугарсангүй. Гагцхүү үнэгтийн хүрэн уулыг харан зогсов. Шари, чи яачих вэ? Надад гомдоогүй үсттэй. Хагалгаа хийж байх үед чинь тэгж хамаагүй ордгүй юм байхгүй юу? Манай эмч маш их ууртай хүн. Чи хагалгаа амжилттай болсонд баярлахгүй байх гэж үү? Чи наад ажилласаа гарч. Хоёулаа хонь хариулж амьдрий. Тэхүү. Буянгийн царай Ховсгийн цоглогоор гялалзж байсан харц нь буурав. Чингээд өлмий ширтэн чимээгүй тухайснаа. Чи үннээсээ хэлж байна уу? Гэж дуулдах төдийхөн асуулаа. Үннээсээ.
Буян юу ч хэлсэнгүй огцомхон эргэж гүйлээ. Шарибу яаж чадсангүй. Гинт санс мэт мориныхоо чөдрийг аван мордлоо. Тэрбээр эргэж харалгүй гизгээс савчуулан гүйж отсон буянд гомдоогүйгээрэн гомдов. Тэгвч тэрбээр мориндоо ташуураган улаан үзүүрийн шил рүү давхин одлоо. Шарибу хэдэн өдөр төөл аймгийн эмнэлгийг зорьсонгүй. Тэрбээр хишиг өдрөн хөшөөт нуураасаа хонио услана. Чингэхдээ буянга энэ л нуурын дэргэд авчирч шингэх наран доогуур бидэртэн давлгаалах нуурын мандалд хөвж яваа шувуудыг харуулсан гэж санана. Нуурын мандалд түмэн зүйлийн шувууд шулганалтан ганганаж наадна. Шувуу гэж сонин амтан. Алс холыг өртөөлөн жил жилийн зун ганцхан нуурыг л зорино. Шарибугийн бодлоор хөшөөтийн нууранд хавьгүй олон төрлийн шувуу ирдэг. Хаанч үзээгүй хачин төрлийн нэгэн шувууч нэг өдөр харагдсандаг. Чингээд түүнийг харж зогссоор хонио айлын хоньтой нийлүүлчихэн шахсан. Цахирын сэтэлчгсэн мэт ониор өрний сэвшээ хүлэглэн шувуудын төрүүч эрхтэж Шарибу жигүүр холбон ганганах хосох хүнг харна. Хосох хүн энэ нуурын мандалд ямар жаргалтай сайхан хөвж харагддаг гэж санана. Тэн нэгэн өдөр хонио усалж яваад морио алдчихжээ. Ижлээ харсан хүлэг нь тоос татуулан одох үе хөвөг гэж дуу хадаан хэд харайлгаад яаж чадсангүй арга буюу хоньныхон араас алхалав. Зэрэглээ бүжсэн цэнхэр талд хонио тогтоогоод хөлийнхөө оролтыг сэврээж дөрвөн мөч тэлэн хэвтсэн. Ууж морчлонгийн нэгтээд өчүүхэн чатугай зай эзлэн гүн цэнхэр огторгуйд хараа бэлчээхдээ ер бусын совин татан ерөөс энэ толыг бүрхсэн авраг хүн болгосон гэж санааширсан. Тэгвч тэрбээр зөвхөн зүрх сэтгэлийн хээ мөрөөдлийн хүлгээр цуцтал давхиж буугаан үл ухаарна. Хараалдрам их захгүй огторгуйд хаан ихтэйгээс гэрэл цацруулан инээмсэглсээр гарч ирсэн буян чи энд байсан юм уу? Би чамаагаа их хүлээсэн дээ. Одоо би эмчийнхээ хамт ирж хагалгаа хийн дээ. Гитсийг чинь гээд мөнөөхөн гоо сайхан төрхөө огоорон үзшгүй муухай амтны дүрд ховлон давтлах шиг болох үе адгуу хачин бодолтой цочирдон ухсах юм бослоо. Тэрхүү хий хоосон дүрс альбан бодол толгойноос хаагцж өгөхгүй зовоосоор агаад арайч дээ гэж өөртөө бухимдан дуалдаад зэрэглээн дунд торолзон наашлах хоёр мортонг олж харлаа. Тэр хоёрын хэн нэгнийг гуйж морион барилдаг юм уу гэсэн шивэн бодоод бас чиг эзгүй хээр бөөгнүүлэн ядан байтал тэр хоёр ирвэм. Тэгтэл буян буурал санчигт эмчийнхээ хамт харагдахад эгээтэл муужирч унсангүй. Хясалтай юм шиг мөнөөхөн хүйтэн бодол мөлхөн ирж хамаг биеийг хүллээ. Толгойтой ус босох шиг шанаа даган хөлс урсна. Буян мориноосоо буун хараач Шари чи байсан юм уу гэсээр ойртон ирв. Шарибу дуугарч чадахгүй ээг маг зогсов. Чи яаж вэ? Би чинь зүгээр үү? Дуугар л да. Зүгээр гэд сая л сэхэрх шиг хөшөөтийн манаран тоосрох хөндийлүгэ дуняарцсан харцаар тэр хоёрыг ширтэн зогсох цал буурал толгойтой эмчийг харлаа. Эмч анайл ухаар бололтой. Хонь сайн харуулж явна уу гэд төв даруухан дуугаар асуув. Шарибу мөн л сайн гэж давхцуулан хэллээ. Шари танаа хаана байдгийм бэ гэх буянгийн шингэн дуу гарлаа.
Эмч мордон хөдлөн алгуурхан алхасаар хоньны зах руу орж явна. Энэ үес буян хайр гэрэлцэн харцаараа ширтсээр агаад чухам юунаас болоод инхүү өөрөөс нь хөндий буйг ойлгож ядна. Буйнаа, чи минь ажлаасаа гараад надтай хонь маллаач дээ гэж Шарибу зөөлхөн хэлээд санаа алдав. Буян нүдэ анивчуулан бодлогоширт зогссноо. Би ууг нь ажилдаа дуртай л да. Ямар сайхан гэж манай эмнэлэг шинэ байранд орсон. Бас ах нар цоо шинэ аппарат төхөөрөмж тавьж өгсөн. 2 орс эмч тэгэд удахгүй зөндөө шинэ эмч ирэх юм гэсэн. Чи ойлгооч дээ. Хачин гоё болно. Харин чи эмнэлэгт ажиллахгүй юу гэж ярив. Шарибу нүдэ эргэлдүүлэн байж ярих буянг харсаар атлаа уламж хайр хүрэн тэгвч толгойтой зууралдан буй мөнөөхөн ад мөрийн бодолтойгоо тэмцэлдэн байлаа. Бид эмнэлгийн ажиллаар явж байгаа юм. Урьдчилан сэргийлэх тариа хийн. Юу? Юунаас тэгж сэргийлэх гэж? Тахал хамгийн хэцүү өвчин. Тарвага элбэгтэй манай нутагт ийм өвчин гарч болзошгүй. Ингэж яагаад яваа явж байгаа юм бэ? Морио алдчихад гараа савчуулан явна. Пөөх, одоо тэгээд яана? Морь чинь хаашаа явчихсан гэж? Ижилтэйгээ нийлээд энүүхэн цагаан давааны ирүүгээд. Түүгээр айл олно уу? Олон. Би морийг чинь барьж ирнэ. Танайх хаана байдгийм? Тэр цахирын бэлд харагдаж байна. Чи тэгээд хизээ ирэх үү? Удахгүй гэд бүсгүй эмчийнхээ араас алхав. Шарибууч түүнтэй мөр зэрэгцлээ. Тэр хоёр тэнгэр газрын савслагд тийш дөрөө харшуулан хайтарч одлоо. Шарибу шилбүрээ хөндлөн өөрөн хоньныхаа захаар алхлахтаа буянга түргэн эргээд ирээсэй гэж хүсэмжлэн хүлээж догдлон бүлэглэх зүрхэн тогтоож ядан байлаа. Алаг мортой өвгөн овооны дэргэд гэлдрүүлэн ирэв. Чулуун овоо харсан морь чихээ сэртийлгэн хойш ухарлаа. Нуурын захаар хагарч хатсан шавар цайж үлэмдэг цагаан тоос босно. Нуур минь ширгэжтэй. Хэзээл ийм байлаа гэж бодсон өвгний хамрын уг руу янгнаад ирэх шиг болов. Тэр жил аймгийн эвлэлийн гишүүн залуучууд боомын голыг боож тариалангийн талбай услана гээд баахан л дуйлаантай ажил болсондог. Боомын голыг боогоод л энэ нуур царай алдсан хэрэг. Аргачгүй те. Ус сэлбдэг ганц голыг өөр тийш хөдөлчхөр. Өвгөн энэ ажилд мөн ч их эсэргүүцэл тавьсан да. Хагас өдөржингийн газраас энэ л алаг мортойгоо гэрж залуучуудын эвлэлийн дарга шовлцсон бор залууг толгой төрөөгүй загнаж зандарсандаг. Тэглээгээд өвгний ач тус гарсангүй. Арга буюу гэрээн бараадаж уур бухимлаан дарж ядан суухтаа гайгүй та нар хожимо амаан барих цаг ирэхвээ гэж өөртөө л үглэн суусан. Ойрноос өвгний бие мууджээ. Тэр бээр сар шахам хэвтэж тэнхээрэхтэн үргэлжил хөшөөтийн хөндийгөө санаашран сэтгэлэн бэлчээдэг байж. Би ч яах вэ? Өнхрөөд л өгнө. Энэ овоогийн минь хэн эргэж таарч тоос шороог нь арчиж тордож байх байдэ гэсэн бодол сэтгэлээс гарч өгөхгүй. Өвгний сэтгэлээ үлдээх юм энэ л жижигхэн чулуун овоо байлаа. Чухмал сүнс нь энэ л эглэхэн хөндөд хоргодон үлдэх биз. Намрын дунд сарын шин дээр энэ эл хулхан хөндөд торолцох чулуун овоогоо зорьсон нь
бас л учиртай. Буян тэр оройдоо л давхин ирж түүнтэйгээ энэ том саарл хөшөөний нөмөрт намрын дунд сарын шинэ нэгний сарыг ширтэн эцсийн бөгөөд эхний халуун янгалалд хөлбөрөн өнгөрөөжээ. Тэр шөнө нэг л мэтгэд өнгөрч дорндын тэнгэрт нэлийгаан туяа татахад хөшөөтийн нууранд шүнжин гангансан шувууд цав цагаан хос хунч тодхон харагдсансан. Тааж хэлэхэд бэрх ирээдүгэн төсөөлөн чухам аз жаргалын өглөө эхэллээ хэмээн дуун алдан болсон хоёр залууг ямархан их энлэл шаналл хагцал зовлон тосч байсныг яахан мэднэм. Шарибу морин чөдөрлөн орхиод мөнөөхөн чулуун овооны дэргэд ирж малгайгаан авлаа. Чингээд сөхрөн сууж хэдэн жижиг чулуу нэмэрлэв. Овооны суурны том чулуун дээр тарвган тахалтай тэмцэж амь насаан алдсан буян чамайга үрд дурсан Шари гэж монгол бичгээр дурайтал бичжээ. Өвгөн зовхон буулган тэргүн гудайлгаж удаан суулаа. Сүрлэг чулуун хөшөө. Түүний дэргэд байран эзлээд олон жилийн хур бороо нар салхийг үзэж буй овоо. Хурцсан наранд гялбан шалдан магнай бүхий хатингар өвгөн. Толгой хайлан ялаархах алаг морь. Холын зэрэглээнд нэг нийлэн нэг салан таралзан. Эзэггүй талаар хаа нэг явган тоос босч агшнаа замхарна. Зохиолыг бичсэн Намжмын Сүхбат. Уншсан Эрхэнбаярын Баттурч.